2014 оны 7 дугаар сараас эхлэн Америк нэгдсэн улсаас элэгний C вирусын эсрэг шинэ нэмийг монголчууд хөнгөлөлтөөр өнөр авах болсон тухай мэдээ гаргасан. Энэ нэм манай улсад орж ирэх ажил ямар шатандаа явж байгаа талаар тодруулсан юм. Аливаа орны эмийг Монгол улсын хүн амд эмнэлгийн тусламж үйлчлэгэнд хэрэглэхийн тулд эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, эмийн талаар төрөөс баримтлах бодлого холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгэдэг байна. Америк нэгдсэн улсын GeneSys компани элэгний C вирусыг эмчлэх Sofosbuvir шахмал эмийг Канада улсын Pentagon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад Access буюу хүртээмж хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг яаманд ирүүлж, хүний эмийн зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн байна. Хурлын шийдвэрээр Sofosbuvir шахмал эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан байна. Элэгний C вирусны эмийн асуудал бол нэгэн бас нэлээ янз янзын мэдээлэл, буруу зүрх мэдээлэл явж байгаа. Энд бол администратор байшуураа бид нар илэрхийлэх ёстой. За элэгний C вирус бол Монгол улсын хүн амын тулгамд, эрүүл мэндийн тулгамдсан асуудал мөн үү? Бид нар тийм юм хэрэгтэй. За асуудал юунд байна гэвэл Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн 84 мянган курс нь 84 мянган долларын үнэтэй энэ эмийг Монгол улсад одоо бүртгүүлье гэдэг асуудал тавьсан. За бид нар зөвшөөрсөн. Бүртгүүлээ. Тэгтэл бүртгүүлгээр орж ирсэн юм нь ямар юм байсан гэвэл Канада улсад үйлдвэрлэгдсэн, Америкийн нэгдсэн улсад бүртгүүлгүй. Тэгээд зах зээл дээр байхгүй нэр нь өөр. Ийм одоо ийм юм бол ихэвчлэн хуурамч байдаг. Тийм учраас бид нар яг тэр 84 мянган төгрөгийнхаа үнэтэй Америкийн нэгдсэн улсад байгаа яг бүртгэгдсэн тэр имээ бүртгэе. Тэрийг л одоо материалыг бүрдүүлээд л гэдэг асуудал тавьсан, компани ойлгосон, бид нар буруу юмар явсан бай. Яг тэр имээ ингэж оруулж ирээ гэдээ ойлгоод эрүүл мэндийн яамны зүгээс хамгийн гол нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал талаас тавих шаардлага тавиад ингэж явж байгаа. Тал талдаа ойлголцсон гэж үзэж болно. Энийг бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөлч бид нар танилцуулсан байна. Эм биологийн идэвхтэй бүтээгдэхүүний бүртгэлийн журамд тухайн эмийн чанар, аюулгүй байдлыг нотлохын тулд дараах шаардлагууд тавигддаг байна. Үүнд эм үйлдвэрлэгч нь эм үйлдвэрлэлийн дүрм шаардлага хангасан, импортын эм нь 3-аас доошгүй улсад бүртгэгдсэн, бүртгүүлэх импортын эм тухайн үйлдвэрлэсэн улсынхаа бүртгэлд бүртгэлдээд экспортлогч улсдаа 3-аас доошгүй жил хэрэгэлсэн байх. Эмийн идэвх найрлах, тун тогтвортой байдал нь шинжлэх ухааны туршилт судалгаагаар наривчлан тогтоогдсон, эмийн хэрэглэх, хориглох заалт, гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл, тунгийн хязгаар нь эмнэлгийн туршилтаар бүрэн тогтоогдсон гэх мэт олон шаардлага тавигддаг байна.